Оройн дэргийн үзэгчтэй, нийгмийн хөгжлийг дэмжигч Royal HD телевиз Баасан гараг бүрийн яг энэ цаг мөч үзэгчтэй хүндээ шууд хилцүүлгийн цагаа хүргэдэг. За манай энэ удаагийн нээлттэй хилцүүлэг маань эхлэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр өнөөдрийн бидний яг нээлттэй хилцүүлгээр ярих сэдв болов за бас сүүлийн 1 жилийн хугацаанд иргэдийн болон за анхааралтай гоё Дорногов аймгийн за Улаанбаатар сумын иргэн тойрондох асуудлаар бас ярилцахаар байгаа. Тэгээ өнөөдрийн зочдоор маань за иргэний бас хөдөлгөөний төлөөллүүд болж хүрэлцэн ирсэн байгаа. Ингээд студид хүрэлцэн ирсэн зочдоо та бүхэндээ танилцуулъя. За Гамшигын эсрэг үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Ганбаатар, за мөн гал үндэстэй холбооны дэд тэргүүн Хундагнай, за мөн Монголын дуу хоолой төрийн бас байгууллагын тэргүүн Төвдөн Балжир, за мөн Монгол Грипс Монгол төрийн бас байгууллагын тэргүүн Бээжин гэсэн эдгээр бас төлөөллүүд хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр бид яг энэ Дорногов аймгийн Улаанбаатар сумд ураанаас хүм мал хорцсон гэдэг энэ асуудлыг сүүлийн 1 жилийн хугацаанд бас яригадаад байгаа. Жишээ нь одоо малчин айл, энийг айлын 22 өгсөн ч гэдэг ийм ярианы хэсэг яригдсан, энэ ч гэсэн нотлогдсон. За тэгэхээр энэ асуудалтай уялдуулаад бид яг засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цөмийн энергийн газрын даргаыг өнөөдөр нэвтрүүлэгтээ өрсөн боловч харамсалтай нь бас хүрэлцэн ирсэнгүй. Тэгэхээр яг иргэний нийгмийн төлөөллүүд манаас хүрэлцэн ирсэн байгаамаа. Тэгэхээр би эхнийхээ асуултыг яг тавиа явуу гэж бодож байна. Яг энэ хамгийн эхлээд яг уран цөмийн зүсэг гэж яг юу юм бэ? Энэ яг монголчууд өнөөдөр яг хэрэгтэй юм гэдэг энэ асуултыг л би эхлэмээр байна л да, тийм ээ. За энэ дээр хэн хариулах вэ? Энэ дээр бид нар уран ялангуяа цөмийн аюул гэж яриад байгаа. Энийгээ бас дотор нь ангилж ойлгох хэрэгтэй. Иргэний нийгмийн байгууллагууд бол цөмийн технологийн дэвшлиг бол өнөөдөртөө бол эсэргүүцэж байгаа газар биш. Энд иргэний нийгмийн байгууллагуудаас зөвхөн ураны уул уурхай энийг л эсэргүүцэж байгаа. Мөн цөмийн технологийн асуудалтай ялангуяа атомын цахилгаан станц мөн энэс гарах хог хийгдлийн асуудлыг Монголд одоо бий болохгүй гэдэг асуудал дээр бол тууштай байр суурь илэрхийлсэн. Энэ дээр өнөөдөр шинжилгээний засгийн газар бол бодлогоо танилцуулсан байгаа. Гэхдээ шинжилгээний засгийн газар анх мөрөө хөтөлбөрөө хийхээс өмнө улс төрд гарахаас өмнө иргэний нийгмийн байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж жижиг гэж байгаа. Энэ санамж жижигтэй бол ураны хэрвээ засгийн эрх мэдэл гарвал ураны асуудлыг сэглэнэ гэсэн хамтын ажиллагааны гар үсэг зурсан. Энэ баримт бичгэндээ одоо хэлсэн амдаа хүрэхгүй байгаа асуудал байна. Энэ юу юм гэхээр өнөөдөр уран буюу ураны төвхий тулсан шар нутгийг эдийн засгийн хөгжил, нийгмийн хөгжил гэж нийгэм тайлбарлаж буруу ойлголт өгöd юм л та. Энэ маань өөрөө тухайн газар нутагтаа маш их гамшиг тарьдаг гэдгийг бол дэлхийн нийтийн маш олон жишээ баримтуудаар гаргаж ирээд тавилаа. Тэгэхээр бид нар ярилцлагаа айлуулахаар ураны хор хөнөөлийн тухай ярих нь зүйсний асуудал баг. Түүнээс цөмийн технологийн цөмийн гайхамшигыг бол эсэргүүцэж байгаа юм байхгүй болохоор энэ тухай яриад байх шаардлагагүй. Ялангуяа ураны хор хөнөөлийг ярих дээр мэргэжлийн байгууллага цөмийн энергийн газар дээр бол цөмийн технологийн дэвшлиг үгүйсгээд байгаа юм шиг нийгэмд ийм буруу ойлголт өгөх гээд байна л да. Энэ бол нэлээд бодлоготойгоор хийж байгаа асуудал. Яагаад гэвэл энэний цаана одоо ураны бизнесийг хөгжүүлэх гээд ялангуяа шар нутаг боловсруулж зах зээл гарах энийгээр улсын төсвийг бүрдүүлэх ашигтай гэж хараад байдаг. Гэтэл өнөөдөр энэ ашигтай юм шиг харагдаж байгаа боловч дэлхийн нийтэд энэ бол гамшиг гэдгийг бол олон улсын байгууллагууд тодорхойлсон байна л да. За тэгэхээр ураны хор хөнөөл гэж ярьж байна. Тэгэхээр одоо яг бидний яг ярих гэдэг сэдв бол энэ Дорногов аймгийн Улаанбаатар сум байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ сумд яг юу болсон? За жишээ нь одоо Францын Areva Group-ийн Kojog гэдэг компани уран олборлж ин за яг туршилтаар одоо хайгуулал яваад байна л гэж яриад байгаа шүү дээ. Гэтэл 2011 оноос эхлээд мал хүн амьтны бич ямар нэг шинж тэмдэг гаж нөлөөч эмгэгтэй төл гараад ирсэн. Ингээл бүх асуудал гараад ирсэн шүү дээ. Тэгэхээр энд бол манай иргэний нийгмийн байгууллагууд бол нэлээд олон удаа ачаадсан. Саяхан гэтэл сая яваал ирлээ шүү дээ. Тэгэхээр энд яг нөхцөл байдал ямар байдал дээр үүсэж байгаа гэдэг. Сая яг хөтэ бид нэр Улаанбаатар сумд нэг 3 хоногийн өмнө яваад ирсэн тийм ээ. Очоод энэ сумын ерөнхий байдал дээр сумын нутгийн иргэдтэй ингээд уулзалт хийгээд ирсэн. Яг нь бид нар өнөөдөр цөмийн асуудал ярихдаа гол нь бол одоо бид нар хөнөөлөх асуудлыг ярих хэрэгтэй шүү дээ. Энэ цөмийн техникийн хөгжил одоо тэр цөмийн хэрэглээг бид нэр одоо шүмжлэх гэж ерөөсөө ярьдгүй.
Яг зүгээр энэ сая Ганбаатарч хэлжлээсэн одоо хэвлэл мэдээллийн байгууллагуудаар энэ одоо мэрэгжлийн байгууллага нөгөө эсрэг талд ажиллаж байгаа байгууллагууд иргэний нийгмийн байгууллагуудыг одоо жишээл харлуулах үйл ажиллагаагийн буруу төөрөгдөл хүргэхийн тулд одоо цөмийн технологийн дэвшлийг л эдгээр бүгдээрээ эсэргүүцээд байна л гэдэг гараа нэмээд байгаа байхгүй юу. Мөн энэтэй адилхан уран олборлож байгаа тэр талбайд одоо манай хэн ч буруу ажиллагаа бүрэн судалгаа хийгээгүй иргэний нийгмийн байгууллагуудаас тодорхой хэмжээний шууд хэвлэл тандад мэдээлэл гаргасныхаа юунд одоо бас ард түмэнд төөрөгдөл бий болох тийм ээ. Одоо жишээ нь одоо ураанаас болж хордлого боллоо гэдэг юм уу. Энийг одоо нөгөө талын байгууллагууд нь хэтэрхий дэвэргээд ураанаас болсон юм байна гэж нөгөө урааны шинжилгээ уран илэрсэнгүй нөгөө нөхцөл гэдэг. Гэтэл одоо энэ уран алдуурлах энэ технологийн нөхцөлд үүссэн гарч байгаа бусад одоо дагвар хордлогын үр дүндэл одоо энэ хордлого гараад байгаа нөхцөл байгаа л да. Ер нь бид нар хэлж байгаа. Ер нь урааныг авахын тулд энэ уурхай дээр баяжуулалт одоо уусган баяжуулалт гүний уусган баяжуулалт хийгээд авж байгаа. Аль болох ураанаа үлдээхгүй л технологи хэрэглэн шүү дээ эдгээр чинь тийм ээ хамгийн өндөр технологитой дэлхийн байгууллагууд. Гэтэл эний одоо олдруулах явцад бий болсон одоо бусад элементүүд он дээр ч одоо сэлэн ялгараад гарчдаг ч юм уу тийм ээ. Газрын гүнд байж байгаа тэр 150 200 300 метрийн гүнд байж байгаа тэр элементийг өнөөдөр хөндөөгүй бол одоо ямарваа нэгэн тийм хордлого гарах үндэс байхгүй. Яг элемент ямарваа нэгэн газрын доорх баялаг яаж үүсдэг вэ гэхээр л одоо нөгөө халуун термийн үзэгдэл гэдэг тийм ээ. Одоо дэлхийн гүнд магмын давхаргал одоо газар хөдлөлт ч юм уу ямар нэгэн цуурлын завсраар одоо дээшээ гарч ирэх тийм ээ. Энэ процесст л одоо төрөл бүрийн температурын ялгаанаас болоод энэ хими элементүүд үүсэн бий болж орж байгаа. Тэгээ энэ нь маань нэг төрлийн бодис ойролцоо төрлийн бодис одоо уран 238 гэхтэл одоо хажууд нь тоорож байдаг юм уу одоо тэр бүлгийн элементүүд ойролцоо үүсдэг. Тэгээ энийг одоо газрын гүнд баяжуулалт хийгээд гаргахад тэр элементүүд маань бол одоо газрын хөрсөндөө шингэх тийм ээ. Ялангуяа тоорой гэдэг элемент чинь хөрсөөр дамжиж асар хурдтай дарахдаг элемент байгаа шүү тийм ээ. Гэх мэтэр одоо тэр орчных нь усанд нь бохирдол үүсдэг. Тэнд Улаанбаатарт явж байхад айлд ярьж байсан л да. Одоо сүйтэй цай чанахад сүүн хачлаад байдаг гэх тийм ээ. Иймэрхүү асуудал ингээд гараад ирэхээр чинь тэр нөгөө нөлөөллийн улмаас үүссэн хордлогыг өнөөдөр бид нэр зөв тайлбарлахгүй тийм ээ. Уран олдруулах нөлөөллийн улмаас бид нэр энэ ураанаас болоод хордоод байна ч гэдэг юм уу. Нэг одоо бид нэр өөрснөө хиймч биш, физикч биш мэрэгжлийн бус улсууд чинь энэ ийм элемент гэдэг ерөөсөө таамгаараа гаргаад эрдэмтэн мэрэгдтэйгээ мэрэгжлийн улсуудтайгаа ярихгүйгээр ийм гаргаснаас иймэрхүү одоо төөрөгдөл үүссэн. Яа харахгүй хордлого бол үүссэн. Яагаад тэгэхээр иргэний нийгмийн байгууллага баримтаа гаргаж ирсэн. Яаж гаргасан гэхээр тэнд уран олборлоход технологи алдаа гарч нэгдүгээрт. Хоёрдугаар энийг асуудлыг иргэний нийгмийн байгууллага тууштай гаргаж тавьсан. Яг ингэхээр химийн бодисоор орсон байна. Тэгэхээр хэлээд асуудал чинь арай бас буруу очих гэдэг. Яагаад тэгэхээр уран авахд гарч ирдэг тэр хамт тайдаг сэлэн гэж бодис өөрөө тийм урааны ялгаад авсан болохоор тэр бодисууд буюу тэр элементүүдийн баяжмал үүссэн байгаа. Тэрийн тэр хог аяглын зэг дээр аваачаа тусгай ууршуулан байршуулах нуур гэдэгт байршуулж байгаа. Тэнд яадгүй гэхээр чийг нь ууршаад нөгөөх нь одоо хуурайшаа дүлдэх ёстой. Тэрийг ахаад битүүмжилсэн одоо болж технологийн алдаа гэдэг нэг үсээр ойлгол л да. Тэгэхээр мэрэгжлийн биш тийм байх ийм байх гэж тайлбарлаад байх нь бол гол биш. Энэ баяжуулалтын олдворлалтын технологийн алдаанаас байдаг юм уу? Одоо ер нь бусад энэс үүдэн гарах үндслээр л энэ хордлого үүсээд байгаа шүү дээ. Хойштой ч юм хордлого үүснэ. За тийм. Ерөөсөө сая Улаанбаатар сумд төрийн бус байгууллагуудын нэгдэл эндээс бүр зохион байгуулалттай нэгдсэн хөдөлгөөн болоод ураангүй Монгол гэсэн одоо хөдөлгөөний бүрэлдэхүүн Улаанбаатар суманд одоо 3 хоног ажиллаа. Сайн шанттайгаа хамтруулаад. Тэгээ энд бол ерөөсөө бид нар олон юм ярихгүй гэж шийдсэн байгаа шүү дээ. Цөмийн энергийн асуудлыг ярих авали тэр одоо юуны хог буурчлах одоо цөмийн хог хаягдл буурчлах гэдгийг бүр огт ярихгүй бол ерөөсөө ураангүй Монгол л гэж ярий. Одоо тийм учраас энэ хөдөлгөөнийг энэ дээр л одоо бүх нийтийн анхаарлыг төвлөрүүлэе гэж ингэж тогтоод тэгээд одоо Дорноговь аймгийн Улаанбаатар суманд ажиллаа. За бидний ажилласан гол одоо зорилго бол ерөөсөө л одоо бодит мэдээлэл газар дээр нь тодтох. За орон нутгийн одоо иргэдийн
дуу хоолойг одоо хүргэх бид одоо байгаль орчны төлөөх 18 хөдөлгөөнөөс гадна бол одоо хэвлэл мэдээллийн их олон байгууллага хамт явсан. Тэгээ энэ хүмүүсүүд бол яг энэ бодит мэдээллийг одоо олон түмэнд хүргэж байгаа. Тэгээд энэ иргэдийн санал хүсэлд бидний одоо очиж мэдсэн мэдээллээр бол үнэхээр энд бол хор хөнөөлөл одоо илэрхий байна. Өөр илэрхий байна. Хүмүүсүүд бол одоо өнөөдөр малынхаа гидс доторыг идэж чадхаа болсон байна. Энд чинь зөвхөн тэр тойрсон хүмүүс ч биш. Ерөөсөө бүр тэр орчин тойрны хүмүүст одоо энэ нөлөөлөл үүсэн байна. Хоёр хүмүүсүүдийн эрүүл мэнд хохирч эхэлж байна. Маш олон хүн бол одоо маш санаа зовмоор асуудлуудыг хөндөж тавьж байна. Тэгээд энд бол одоо гол нь бид бол ямар дүгнэлт хийсэнхээрс энэ төр засаг бол үнэхээр одоо буруу тай ажиллагаа байна. Ягаад гэвэл олон нийтийн саналыг сонсоогүй. Урд нь одоо энэ Улаанбаатар сумын иргэдээс одоо 300 гарын хүний одоо гарын үсэг зурсан захидлууд нэг 3 удаа төрийн 3 өндөрлөлт илгээсэн байна. Тэгээд тэрэнд одоо ямар ч хариу өгөөгүй. Одоо бол тэгээд цөмийн энергийн газар засгийн газараас байгуулсан ажлын комиссийн дүгнэлт бол эргэлзээтэй. Энийг одоо бид нар яг шууд хэлэхгүй болохгүй. Ялангуяа тэр ажлын комиссд орсон хүмүүсүүд бол өнөөдөр одоо энэ цацрагийн тэр аюулын хор холбогдлыг бол олон түмнээс илт нуусан мэдэгдэж байна. Тэгээ эн чинь өнөөдөр ард иргэд чинь ийм одоо хор гохирлоо учирч гад мал нь өвчлөлчөө. Тэгээ хүндээ хүртэл хүртчихэд байж хахад бид энэ асуудлыг зүгээр нэг дугаа өнгөрөөд энэ шинжилгээний хариу ийм юм гэж ингэж болохгүй. Гэтэл яг бодит байдал дээр бол ерөөсөө одоо тэр хариуч нар орон нутагт очиагүй. Тэр хариуг бол яг одоо байдлаар тайлбарлаагүй. Тэгээд хорцол гэдэг үүдэг. Тэгвэл хорцсон юм бол юунаас орцсон дотоогоо. Тэр анхны одоо хордлогын шинж тэмдэг илэрч 20 гарын малаараа хохирсон нор сүрэнгойд гэхдээ зэрэгүүл одоо засаргийн үжиг одоо хордлолт гэсэн тийм шинжилгээний одоо хариу байна шүү. Гэтэл яагаад тэр дараа нь өөрчлөгдөж юм? Яагаад тэндээс нөгөө засрын гэдэг үг нь алга болчих вэ? Гэх мэтээр одоо бид нар чинь энэ олон түмэн тайлбарлах тэр хүмүүсийн эргэлзээг тайлах асуудал байна шүү. Дээр нь одоо энэ хордлолтын шинэ бол хордлолтынхын шалтгааныг гаргах хэрэгтэй шүү. Тэр ямар үеэр хордсон хамаалга биш. Хамгийн гол нь энэ хордлолт нь байна. Яхахгүй энэ Areva компани хууль бус буруутай ажиллагаанаас болоод одоо энэ ажиллагаа болж ийн гэдэг нь тодорхой байна шүү. Ягаад гэвэл аймгийн орон нутгийн аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол гараад энэ Areva компани ажиллагааг төдөлгөлзүүлсэн байна. Лицензийн төдөлгөлзүүлэх гэсэн шийдвэр гарсан байна. Тэр өнөөдөр 30 төгөлдөр байна. Гэтэл одоо энэ компани өрмийнхөө ажиллагаа зогсоогоогүй бүр нэмэгдүүлээд ажиллаж байна. Өнөөдөр ихэд одоо бараг 16 өрм ажиллаж байгаа юм байна. Тэгээд одоо бидний тэр байдлын танилцах гэхээрс чинь иргэдийн төлөөлөл. Тэр байдаг тэр мэрэгжлийн хяналтын орон нутгийн төрийн байгууллагын ажилтныг хүртэл оруулахгүй шүү. Areva компани. Тэрийг одоо хамт явсан одоо хэвлэл мэдээллийн хүмүүсүүд баримтжуулсан байгаа. Бид их олон зүйлийг баримтжуулж ирсэн. Тэр хор орлогын асуудал, хүмүүсүүдийн зовлон зүдгээрээ тайлбарлсан, уйлсан, гомдсон. Тэр хүмүүс одоо төр засгаас бид юу ч хоохгүй. Бид одоо малын их гохирол үзэж байна, гохирч байна, бэлчээр нутгаа алдаж байна. Энийг бол бид нар одоо төр засгаас гуйхгүй. Хамгийн гол нь эцсийн эцэслэл бид орон нутагтайгаа, газар нутагтайгаа үлдмээр байна л гэж гуйж шít. Тэгээ энэ үгийг бид нар одоо яхаарахгүй энэ олон түмэн сонсох хэрэгтэй. Тэрийг яг энэ асуудал бол тийм засгийн газрын төвшин төрөөд яг нөө ерөнхий сайдаас ажлын хэсэг гарч очсон гэдэг байгаа шүү дээ. Тийм ажлын хэсэг ажилласан. Гэтэл ажлын хэсгийн дүгнэлт яг юу гэж гарсан мэгээр малчад яриад байсан шүү тийм ээ. Ерөөсөө энэ уран гэдэг юм биш ээ. Тэр шар нутагч нь биш ээ. Зөвхөн одоо юу гэдэг сэлэн гэдэг үгээс сурдсан гэдэг. Энэ ажлын хэсгийг явуулсан үндсэн шалтгаан бол иргэний нийгмийн байгууллагуудын энэ асуудлыг нийгэмд ил гаргаж тавьсны бас үр дүнд засгийн газар за энэ нөхдүүдэд ямар ч байсан ойлголт өгөх хэрэгтэй юм байна. Тэгээд бүхэлдээ ажлын хэсэг байгууллаа 42 байгууллага 100-га түнтэй за юу улсын төсвөөс 100 сая төгрөгөөр энэ ажлын хэсэг байгуулагдаж санхүүжиж газар дээр нь дүгнэлт очиж хийсэн. Энийг хатуухан хэлэхэд энэ ажлын хэсэг ажиллаа хийгээгүй. Ганцхан нор сүрэн гэж тэр хүнд өгсөн тэнд тарсан ялангуяа иргэний нийгмийн байгууллагуудад тарсан цацрагийн ужиг явцтай хордлого мөнгө гэсэн дүгнэлтийн
цацрагийн гэсэн үгийг алга болсон тэр үгийг л баталгаажуулах гэж явсан ажил болж харагдсан. Яагаад тэгэхээр за мал цацрагаас болж өгөөгүй юм байна гэдэг дүгнэлт хэлэх гэж бүхэл бүтэн 100 сая төгрөг зарцуулсан. Хатуугаар хэлэхэд. Тэгчээд тэнд 5 дугаар зүйл заалтан дээр мал өгсөн үндсэн шалтгааныг өшөө лабораторийн төвшөнд баталгаажуулж одоо ахиж судалж байна гэдэг үг тэн дээр байгаа. Тэгчээд өнөөдрийг болтол энэ асуудлыг шийдэг. Ялангуяа болгоноогоо хэлсэн иргэдийн хурлын захирамж 7 сарын 30-нд гарсан. Энэ мөн тухайн малчтын 300-аад малчтын өрх бүлээрээ бичсэн гарын үсэг цуглуулсан тэр малчтын одоо хүсэлт эдгэрт өнөөдрийг болтол хариу өгөөгүй байжж тухайн орчууны бүсэд аюул учруулад байгаа. Одоо энийг бол бодитоор хатуухан хэлэхэд аюул учруулад байгаа. Энэ Areva компани охин компани буюу Кожого энэ компанийг зогсоохгүй яагаад өнөөдрийн засгийн газар, цөмийн энергийн газар зөвхөн эдрийг хамгаалахын тулд ард иргэдийн эсрэг ажиллаад байгаа юм бэ гэдгийг л гайхаад байна. Эцсийн дүгнэлт гараагүй байж эдгээр яагаад хийгээд байгаа. Өрөмдлөгийг хийгээд байгаа. Манай иргэний нийгмийн байгууллагууд удаа дараа явсан. Би өөрөө ч тухайн газар руу 2-3 удаа явсан. Тэгэд энэ олон иргэний нийгмийн байгууллагуудын хамгийн гол нь иргэний нийгмийн байгууллагууд чинь ашигын бус шүү дээ. Яагаад энэний төлөө ажиллаад байгаа? Энэ бол зөвхөн Монгол орны газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө л асуу хөөцөлдөд байгаа. Иргэний сэтгэлгээгээр ажиллаад байгаа ажиллал да. Тэгэхээр эцсийн хариуг нь өгчөөд дараагийнхаа төлөвлөлтөд ярих хэрэгтэй л гэж байна. Тэгэхээр манай нэвтрүүлэг шууд явж байгаа учраас бас үзэгч нэлээд залгаж байгаа шиг байна. Тэгэхээр яг бас үзэгчтэйгээ яг сонирхсан асуултанд хариулаад энэ асуулт дээр яг ямар үзэл бодолтой байгаа гэдэг энийг аваад бас явсан дээр гэж болж үзэгчтэй охины өмнө манай студид шууд утас 7015 77 гэсэн утас нээлттэй байгаа гэдгийг хэлмээр байна л да. Тэгэхээр яг за яг ийм асуудлууд байна. Тэгээд бид бол миний хувьд ч гэсэн яг сая ингээд танаартай хамт яваад газар дээр нь үзээд танилцаад бас ирсэн. Тэгээд тэнд ямар нэгэн бас асуудал байна. Үнэхээр энэ бас цаашдаа ярьж хэлж ингэж явахгүй болохгүй юм шүү гэдэг ийм бодол хувь хүнүүдээс бас төрсэн байгаа. Тэгэхээр энэ үзэгчийг аваад өргөжүүл яриа гэж бодож байна. Байна уу? Байна уу? За байна. Оройн дөрөгийг таалбагдсан байна. За. За та шууд яриад яваа ямар асуудал асуумаарай? За. Энэ одоо энэ 100-аад байгууллага улсууд явсан гэдэг шүү дээ. За 100 чараар 30 гаруй 20 гаруй хүн л явсан байгаа. За. За. Энэ одоо энэ байгаль орчны чиглэлийн ийм юунд бол нэг одоо бүр нэг бухарчсан тэгээд нэг ашиг олохын зорилготой нэг мөнгө төгрөг одууд хуваагаад авчдаг ийм байгууллагууд аюул олон байгаа шүү. Одоо наад байгууллагууд тэр иргэний нийгмийн байгууллагууд тэр байгаль орчны чиглэлийн иргэний нийгмийн байгууллагууд ерөөс шинэ юм хийх гэж байгаа улсуудыг шахдаг өөрсдөө нэг хэдэн бүлэг улсууд бүх юмд оролцдог бүх юмыг хувааж авдаг тийм улсууд их байгаа гэдгийг хэлмээр байна. Тэгээд энэ байгаль орчны иргэний зөвлөл байгаль орчныг яам энийг мэдэж явах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд нэг хэдэн бүлэг улсуудыг эсвэлчээл тэд нар юу гэвэл юу гэж нэг хэд 3 цаас өгвөл тэр хувааж авч ичээ тэрөө явдаг байхгүй юу? Тэр улсууд ямар нэгэн тэр улсын юуны төлөө явж байгаа энэ төр гэж тийм бол тэд нар баг ахуудуудагч байж магадгүй. За баярлалаа. За энэ яг тэр нөгөө нээлттэй хилцүүлэг шууд учраас яг энэ зүгээр өөрсдөө özлөө одлыг хэлж байгаа шиг. Тэгэхээр би яг газар дээр нууч үдсэн нэг юм асуумаар байгаа. Шинэ тэр Дорногов аймгийг Улаанбаатар сумын тэр Загийн шугуу гэд байсан гэл ярьж ш нутгийн малчд ярьж байсан шүү дээ. Тэгэхээр яг одоо Дорногов аймгийн яг аймгийнхаа одоо 7 гайхамшиг нэгд ордог байсан. Жишээ нь би зүгээр яг бодит жишээд яриад шүү дээ. Малчнаад ярьсан учраас тэмээ одоо ямар том амьтан бэлээ те. Тэмээ тэр Загийн шугуу руу босоогоор ороход харагддаггүй байсан гэж. Одоо бол мэдөө энэ яг огтон зурм хүртэл харагдахаар болчихжээ гэд. Тэр энэ байгаль орчин бас нөгөө талаас энэ сүүдэд ийн гэдэг нөгөө онгон төрхөн байгаль нөгөө говийн сайхан төрх алдагдаад энэ бас миний хувьд бас яг нэг сэтгэл эмзэглэмээр юм чиг ийм зүйл харагдсан. Ер нь бол энэ уул уурхаад агаад манай байгаль бас хэцүү болж байгаа. Энийг хаа сайг бид ярьдаг боловч яриад л байдаг. Цаашаа юм хийж чаддаггүй. Тэгээд энэ тал дээр бас ямар болтой яг энэ дээр бол одоо урт нэртэй хууль гэж байгаа шүү дээ. Одоо тэрэнд бас орцсон газар. Яг тэгвэл ч өөрөө бас нүдэрээ харсан заган ой байгаа тэнд. Одоо тэр тэмээ далд орохоор өндөр биш ч гэсэн заган ой байж л байгаа. Урт нэртэй хуулийн үйлчлээд энэ компани ажиллахгүй байх ёстой. Тэгэхээр урт нэртэй хуулийн ягуур тий. Тэгэхээр хуулиас дээгүүр гарцсан компани байна.
Яагаад вэ? Энд чинь юу шүү дээ. Монгол компаниуд бол бүгдээрээ ингээд л урттай хуулиар зогсоод байдаг. Гадаадын компани болохоор одоо ингээд заган ойтой энэ талбайнууд байж лээ л дээ. Одоо ингээд энэ тэгээд төрийн албаагч мэрэгжлийн алдаахын шалгах гээд очиход бол оруулахгүй байсан чи харсан тийм ээ. Текст тэгээд ч одоо яахаараа хууль үйлчилдэггүй ямар эрхтэй дарахтай компани байдаг. Одоо ингээд яг яагаад байлгаад идэгий. За зургийг харуулж яг одоо ингээд юуны одоо тэр лиценз талбайн хажуугаар ингээд тэр чигээр орж камер руу яг үзүүлээ. Ийм загтаа ойтой газрууд байна. Одоо ингээд уустай. Газар зураг тэмдэглэсээр үл тий. Бид нар одоо газар дээр нь очиж тэмдэглэсэн зургууд ч тийм чинь. Тэгэл одоо энэ дээр очиод энд зургийг аваад ингээд тэмдэглэл ямар хэмжээний ойтой талбай байна уу ингээд бүгдийг тэмдэглэж баталгаажуулж авдаг. А ингээд яхад л одоо тэр чигээрээ ингээд юуны бит загын шугуу байгаа. Тэнд зөвшөөрлөө авцсан хайгуулаа хийгээл явж байгаа. Шууд зогсооход бүрэн үндэслэлтэй. Гэтэл зогсоохгүй ажилуулад байна. Хэн ажилуулад байгаа? Энэ асуулт гэсэн тийм. Одоо яг ажиллаж байгаа нэг тэр зөөвчийн овоо гэдэг орд нь бол яг энэ хайгуулын талбай дээр илэрсэн юм байна. Хамгийн их нөөцтэй. За. А тэгтээ зэрэг энэ бол сумын одоо тусгай хамгаалалттай газар нэг аахгүй. Тэг иргэдийн хурлын төлөөлөгчийн тогтоол гарцсан. Аныг чөлөөлгсөн тийм бичиг явуулсан гэдэг сумын тусгай хамгаалалттай газар аахгүй. Тэгээ тусгай хамгаалалттай газар л ухаандаа шууд одоо тэд нар чинь ороод тэгэл ерөөсөө тэр аймаг нь ч яадаггүй одоо шаарддаггүй иргэдийн хурлынх нь шийдвэр байхтаж тэрийг биелүүлдэггүй. За тэгээд иргэд чинь нөгөө тэр тогтоолоо гаргаад маш олон удаа санал тавьсан байгаа шүү дээ. Тэр үед одоо тэр сумын одоо дахилгатай ууланд хүртэл алдсан байгаа шүү дээ. 9 га газарт нь. Тэгээ одоо ийм гэж 560 га газар. Тэгээ тэр юу нь бол загийн шугуу нь бол 560 га. Одоо тэр загийн шугуу. Тэр бүр тэр дотор л одоо энэ ажиллагаа явагдаж байна шүү дээ. 2005 онд яг энэ аймгийн иргэдийн хурлын А260 тоот захирамж гараад иргэдийн хурлын захирамж гараад. Ингээд тусгай хамгаалтанд орон нутгийн тусгай хамгаалтанд аваад кадастрын газар бүртгүүлсэн байдаг. Бүртгүүлэхээр өгсөн байдаг юм байна. Тэгтэл хаа нэгэн газараа бүртгэлгүйгээр цөмийн энергийн газар дээр очиагүй л байгаа байхгүй юу? Бид нар энэ хэн гэдэг хүний буруутаагаар ямар албан тушаалтны ямар санаатаагаар энэ үйлдэл хийгдсэн энэ кадастрт бүртгэгдээгүйгээр энэ лицензтэй талбайд ашиглалт явагдаж байгаа. Яагаад лиценз олсон бэ гэдгийг хуулийн нэлтийн байгууллагатай хамтраад шалгаж байгаа, олох болон тогтоох болно. Ямарваа нэгэн хариуцлагыг заавал үлээлгэнэ. За үзэгч аав. Байна уу? Байна уу? Баар зарим дөрөв таалбагдсан байна. За. Би над зүйлгийч ихнээс наавал харалтаа л та. Тэгээд наад яриад байгаа улсууд чинь яг одоо тэр буруут үндэслэл энтрээ яг нарийн сайн гаргаж чадахгүй байх гэж харж байна л да. Нэг л тусгай хамгаалалттай газар тэгээд ойн сан загийн шугуу энтргээл тийм их юм яриад байгаа байхгүй. Байна уу? Байна. За сонсч байна. Тийм. Тэгээд одоо яг нарийн мэрэгжлийн улсууд та нарын донд юу байг юм уу гэж асуумаар байгаа байхгүй. За. За энэ дээр үл ингээд бид нар ийм газар яваад дараа нь энэ Эрдэнэтийг мэрэгжлийнхнийг цөмийн энергийн газартай ингээд хамтраад хэлцүүлэг хийгээд энийхээ дагуу ингээд өнөөдөр үл ялангуяа тийм ээ цөмийн энергийн газрын даргын өөрилөө ирэхгүй мэрэгжлийн улсууд нь зүгтаагаад байдаг юм их асуудал байгаа л да энэ үнний асуултанд хариулахад бол яг энэ асуудлыг өнөөдөр болтол одоо судалж ярьж явж байгаа асуудлынхаа учрыг мэдчихэж ярьдаг байх хэвээр. Тэгэхээр мэдээллээрээ бол бид нар ярих боломжгүй маа. Иргэний нийгмийн байгууллага мэдээлэл дээр түшгэлж ялангуяа мэдлэгийн инновац болгож ярих хэвээр. Ялангуяа Кожиговын технологи алдаа энд химийн бодис алдсан байна. Малын үхсэн шинж тэмдэг байна. Буруутгаж байгаа асуудал ердөөсөө л энэ. Яг энэтэй үндэслээд бүхэл бүтэн Монгол орны газар нутгаас энэ тухайн бүс нутаг арчигдах гээд байна. Энийг би яагаад хэлж байна? Нэгдүгээр гадаад дотоод яваад энэ асуудлаар энэ сүүлийн 6 сард би Канадад явж үзлээ. Ийм газар очиж үзлээ. Мөн Америкт очиод 4 мөж улсын 6 ураны урхаадаар явж үзлээ. 10-аад нөхөн сэргэлт үзлээ. Эцсийн байдлаар бид нар мэдээллээр
мэдлэгтэйгээр ярих хэрэгтэй юм байна. Тэгэхээр энэ асуудал маань яг өнөөдрийн бодит байдалд нэгдүгээр тэнд хэрэгжилж байгаа технологи нь алдаатай байна. Яагаад тэгэхээр энэ технологийн хаягдал наад зах нь цөмийн энергийн газар өнөөдрийн мэргэжлийн улсууд тэнд уусхан баяжуулах арга гэж ярьж байгаа боловч хөхрийн хүчлээр уусхан баяжуулна гэж яриад байна. Гэтэл энэ чинь яг дэлхийн нийтийн технологи дээр аваад үзэхээр хүчлээр уусгах арга бол ердөөсөө технологийн хаягдал. Сүүлийн үед хөгжингөө орнуудад бас ийм уусхан авах юм технологи хэрэгжлэгдэж байгаа. Энэ бол хүчлээрээс шүлтээр. Тэгэхээр хүчил шүлт хоёрын ялгааг мэддэг байж иж энийг ярих хэрэгтэй юм байна. Тэгэхээр хүчил бол ердөөсөө цаашдаа идэл бүгдийг өөртөө идэл явж идэг. Шүлт бол өөрөө цаашаага сармагжаад үлддэг. Тэгэхээр дэлхийн нийтийн шинэ технологи бол шүлтний чиглэлд явцсан байхад манай дээр Arewa компани дээр үеийн хаягдлуулсан технологи хаягдл хүчлээр уусган байжуулах аргыг хэрэглээ явж байна. Тэгэхээр энэ маань дэлхийн 46 онд хэрэгжилж байгаа гэж цөмийн энергийн газар мэрэгчлэлтэнгүүд ярьж байгаа боловч бодитоор өчигдөр болсон цөмийн энергийн комиссийн 50 жилийн эрдэм шинжилгээний баг хурал дээр цөмийн энергийн газрын хяналтын тэр нэг хилцээний дараа чадраа бол гэж нөхөр бол ярьж байлаа 46 орнд хэрэгжилж байгаа. Гэхдээ 46 оронд хөхрээр хэрэгжилж байгаа газар өнөөдөр Казахстанаас өөр байхгүй маа. Бус газар шүлт хэрэгжилж байгаа. Энэ химийн нэр томьёогоод нийгэмд бас зөв таниулахгүй ялангуяа технологийн хаягдлыг нэг таниулах ёстой байгууллага бий уг нь иргэдэд аюултай хорон нөлт гэдэг юм уу? Хамгийн гол газар нь би энэ нэр дуртаад байгаа асуудал маань юу юм гэхээр цөмийн энергийн газар буюу энэ тэгшүүр дарагтай энэ газар маань өнөөдөр иргэний нийгмийн байгууллага, бизнесийн байгууллага хоёрын түншлэлийг төрийн бодлого зохицуулалтаар хийж явах ёстой газар маань бизнесийн байгууллага бас нөгөө уул уурхайн талдаа ялангуяа Arewa компаниг цээжрээ хамгаалдаг. Ийм болчоод иргэний нийгмийн байгууллага нь өнөөдөр бодлогын төвшөнд хардаж сэрдэх бол эрхтэй. Тэгвэл үндсэлтэй хардж байгаа. Хамгийн гол нь иргэний нийгмийн байгууллага лабораторийнхоо дүгнэлтийг зөв гаргаач. Өнөөдөр засгийн газар энийг зөв гаргаж чадаагүй. Тэгэхээр бид нэр юу яриад байна гэхээр мал өгсөн эцсийн үндсэн шалтгаан өнөөдөр орон нутагт малчдад нөлөөлж байгаа нөлөөлөл мөн тэр гүний усанд удаа дараа хийгдсэн шинжилгээгээр тэр сэлен буюу химийн хортой нэгдлүүдийн өсөж байгаа үндсэн чанаруудыг нийгэм тайлбарлаад өгөөч гэдэг асуудал тавьж байгаа. Бид иргэний нийгмээс ам асуух биш харин иргэний нийгмийг иргэд ухамсартайгаар дэмжиж энэ орчин эрүүл аюулгүй орчин болгохын төлөө одоо чин сэтгэлээс ажиллаад өгөөч гэд өнөөдөр фэйсбүүк дээр л ихэд Монгол орны фэйсбүүк хэрэглэгчдийн тал илүү үн шар тууц зүйдсэн биш нөө нүклэр гээд. Тэгэхээр одоо түрүү хондгоноо дараа ярьсан бидний асуудал ураангүй Монголын төлөө гэдэг үгээ энэ дээр та нар иргэний ухамсараар ойлгоод үз. Асуусан асуултаач хүн бас өөрөө ойлгох хэрэгтэй. Эцэст өрх хүүхдэд нь хог хаягдaltaй тийм орчин үлдэх үү? Нэг бол эцэг та өөрөө өнөөдөр ухамсартайгаар энэ асуултаа бодож үз. Өөрөө хардаж сэрдэж байхдаа үнэхээр хардаж сэрдэж байгаа үндслээ өөрөө бодож үз. За ойлгосон. Нэг юм нэмэлт хэлчихье. За тийм. Одоо жишээ нь энэ ямар хүн энийг мэрэгжлийн хүн ярих ёстой гэж ярьж байна шүү дээ, тийм ээ? Тайлбарлаач гэдэг. Гэтэл одоо Америкийн нэгдсэн улсын социалны хөтөлбөрийн одоо нэг Пол гэд нөхөр ярьж ирсэн л да намар тэр явах юм. Гэхдээ энэ Дэгш Баяр гэдэг хүний чинь өөрийнхөө хөтөлбөрийн дагуу Америкт аваачаа тэр материалыг үзүүлсэн юм. Ард түмэндээ энийг ойлгуулж өгөөч. Цөмийн энергийн газар гэдэг чинь уран олборлагч өөрөө биш шүү дээ. Тийм ээ? Энэ цөмийн технологиг аюулгүй ажиллагааг хангах Монгол улсын өмнө үүрэг хүлээсэн агентлагийн захирал. Төрийн агентлагийн захирал хүн шүү дээ. Энэ хүн олборлолтынхаа асуудлыг хариуцах ёстой. Энэ ураны гамшигаас ард түмнээ сэргийлэх ёстой хүн. Гэтэл энэ хүнийг урьж аваачаад тэнд газар дээр нь танилцуулсан энэ хүн чинь тань нутагтаа ирээд яриаг юм уу? Тэр байгууллагын зардлаар бүр аваачаад танилцуулсан байдаг байхгүй.
өөр хортоог нь үзүүлээд батлаад таниулаад. Би яг одоо гэтэл ирээд яриаг байгаа байхгүй. 6 ухаагаар яг энэ хүний явсан замаар нь одоо мөрдөж байгаа юм шиг явчаад ирсэн. Энийг одоо эргүүлээд юу байгаагүй л байгаа байхгүй. Яг энд бас нэг юм байгаа штэ. Нөгөө бид ингээд хэдийгээр нээлттэй хэлцүү ингээд ярьж яхсан тэгшээр тэр ингэж яриад байгаа нэг талаас бас зохимжгүй юм. Тэр хэдүү сая нэг яг хэрэг сая асууж байгаа учраас энийг хариулж өгч байгаа байхгүй. Хэрэг нэг асуултан дээр би ингэж нэг асуумаар байна. Та нар энэ яг сая нэвтрүүлэг цагийн турш үргэлжлэн дөнгөж ихлээр 20 минут л явж штэ. Тэгэхээр энэ бол 20 минутын туршаас харчаад би бол асуултаа асуугаад эндээс ухаад явна. Тэгэхээр үндэслэгүй юм яриад байгаа юм биш үү гэж байгаа байхгүй. Үндэслэгээр та суу хэллээ штэ. Мал хүн ордсон, мал өгсөн тийм ээ. Энэ бол хангалттай үндэслэл. За тэгээд сая ярьсан бол магадгүй очиж үзээгүй ч болно. Нэг л төр үзсэн ч болно. Тэгэхээр бид бол яг нөхцөлөөр нь очиж ирсэн. Тэр технологи алдаа гэж та түрүүний үг хэллээ ш тийм ээ. Тэр технологи алдаа гэдэг та түрүүн говьд явж байхдаа бас яриад байсан ш. Одоо жишээ тэр Казахстанд хэрэглэдэг байсан технологи одоо манад очсон. Энэ бол одоо тэр шүүдэгч газрын хөлс рүү маш хүчтэйгээр шахаад тэр нь гадагч хүнийг бор аргамыг тайлж өгсөн. Энийг бас тайлбарлаа яриул бас үзэгчд илүү ойлгох болов гэж. Энд чинь юм билээ л дээ. Өмнө нь одоо өөр оронд ашиглагдж байгаагүй технологиор одоо Казахстанд нэг дуршилтын үйлдвэр талбай Катко гэж одоо Казахстаны одоо яг Арева компани одоо Казахстанд байгаа яг манай Монголд ирсэн шиг л ийм хамтарсан үйлдвэр байгуулад ашиглаж байгаа. Хоёр дахь нь болохоор Монгол болоод байгаа байхгүй юу? Бид нэр эх орно нутаг дэвсгэрээ ийм аюултай зүйлд ингэж дуршилтын туулаа болгоод байх ямар шаардлага байгаа юм бэ? Милэн ер нь үүсдэг. Энэс өмнө би нэг юм ярьсан. Австралид энэ ажлыг чи хөхрийг хүчлээр уусган баяжуулж авч ийсэн. Тэгээд алдаатай технологи 67 онд нээгээд ингэж авч явж байгаад сая ердөөсөө энийг болохгүй юм байна. Ягаад гэвэл тэгээд авч явж байхад нь хорцсон зүйл байгаа шүү тэр Австралид. Австрали ялангуяа тэр хөдөөхээр нөгөө нэг үнд уугуул иргэдээ орсон суужсэн газруудад авч ийсэн технологи нь ердөөсөө болохгүй юм байна. Гүний ус нь өөрөө өнөөдөр биш гэхэд маргааш өөрөө хорддог юм байна. Энэ өнөөдөр хорнол үзүүлэхгүй 20 жил үзүүлэхгүй тэгтээ 30 жил 40 жилийн дараа ялангуяа хамгийн үндэслэлтэй юм нь юу юм гэхээр ураантай хам нэгдэл байсан энэ олон химийн элементүүдийг аваа явчихаар цаана үлдэж байгаа ямар нэгэн уусдгүй янз янзын элементүүд маань өөртөө одоо нэг дархлаа уу давмгайлах чанар гэж юм үүсдэг юм байна. Тэр нь өөрөө хүчлэг орчин гэж юм үүсдэг юм байна. Өнөөдөр дэлхийн нийтэд ялангуяа уул уурхай дээр ямар ч технологи хэрэгэлсэн бэ? Нөхөн сэргэлт гэдэг ойлголт төгс гэж байдгүй юм байна. Нүдэрээ үзлээ. Канада, Америкууд өөрсдөө жил болгон эндээ мөнгө зарж байна шүү дээ. За энэ үзэгчийг авъя. Байна уу? Хаана. За, та холбогдсон байна? Байна. За, би нэг мэдээ. За. Анмаа холбогдож байна. За. Энэ урааны талаар ярьж байгаа нэг зүйтэй юм байна. Энэ уран ч одоо юм аим шиг хостой одоо зүгээр зөвхөн одоо энэ Дорногов Улаанбаатар хот гэхдээ одоо юу яасаа тушилтын юмыг одоо 11 онд одоо хийхэд ч одоо тэр учиргүй одоо нөхөрөмтөд одоо тэрүүндээ одоо тэр аим шигтэй нөгөө хөхрийн хүчлээ устгаа хойдоо шахсаа. Тэгээд одоо тэрүүнээс нь үүсдэг одоо миний мэдээлэлээр одоо тэр тоори гэдэг айшиг хортой бодис тэгээ 10 тонн мононы гэдэг болчиход байна. Одоо тэрийг одоо тэрүүнээс одоо үүсэх одоо ингээд уусандаа гараад явахын тулд гаргаж яваад юу яадаг вэ наа нөгөө ураанаа ядуулахын тулд хийчээд тэгээ ядуулаад тэгээд одоо нөгөө шавар шавхаа тэр ардтай аратито шавар шавхааг навэчаад нөгөө орчуулгын газар гэдэгт нь хийдэг юм байна. Тэр нь одоо тэгээд хатаад нойтон байж байгаа хатаа тэгээ хийсээд юу яадаг юм байна. Нагаар сачгаараа ингээд яваад одоо тэгээд замхалдаг юм байна. Тэр орчуулгын газар гэдэг нь зүгээр хүн өгсөн нөхөн даваачаад тэр шавар шавхаагаа хийдэг юм байна. Өрөмцсөн явуулсан тэрнээс нь миний хэлэх юм бол одоо энэ автон хоёрыг ерөнхий сайд маань одоо энийг одоо бодооч энэ ураанаар манай Монгол олонбод баяжихгүй шүү. За тэр хэмбод цөмийн энергийн тэр технологи одоо бултаад байгаа мó хаашаа юу яахтаараа ирдгүү нөхөр юм. Худлаа үний яриад одоо тэгээд
нэг энэ бол 2-3 хүний асуудал байгаа шүү. Одоо бид нар одоо зүгээр юу яагаад байгаа? Эсвэлгүүцээд байгаа юм чи. За. Монголууд бол энэ уран баяжуултаар баяжин гэж түүхэнд байхгүй. Энэ ирээдүйдээ бид үр хүүхдээ одоо зөв газар дээр байгаа тэр алт юу зүгээр баялагын аваад одоо зүгээр хор хийгээд одоо бид алтан дээр суусан гуйлагчин гэдэг бол одоо хорон дээр суулсан гуйлагчин болох нэ. За газ мэддэг хүн ерөнхий сайд шүү. Зүгээр худлаа ерөнхий сайдууд зүгээр нороо сүрэнгийн хэдэн хөр өгсөн гэж яриад байгаа юм. Тэр бол худлаа шүү. Сонсож байна уу? За сонслоо танд. Тэр бол худлаа шүү. За тэгээ сая энэ дэр ингэ нэмээ хэлчихсэн шүү дээ. Ийм багхгүй бид нэр одоо сүүлийн 20 жил алтаа авахууллаа, бүх юм авахууллаа Монгол орн. Газрынхаа хөрсийг яаж их сэндийчүүлв? Одоо Сэлэнгийн орён тэр бусад орёнууд. Ямар их хэмжээний уул уурхай ингэ асуудлууд гараад байна. Гэтэл энэс ард түмэн баяжсангүй. Ард түмэнд наалтсан юм алга байна. Ер нь хойж үлдээ бид нар ганц юмаа ч гэсэн үлдээч хилдэ. Амьдрал дээр яг одоо ураны бид нар шинэ технологийн гартал, юмын гартал хойж үлдээ үлдээчүүл яасан. Харамсалтай энэ ураныг одоо гадагшаа гаргаад яа. За дадралж яриад байгаа шүү дээ. Өнөөдөр одоо өөрөө хар, өөрөө сонслоо. Малчин хүн маллах уламжлалт арга зүйд мал тэр юугаа ярих хэвээр байтал өнөөдөр хиймч болоо сууж өрөвдмөр өнөө. Тийм бодис яриад л. Бодис яриа тэрний хор хүнэлэг үр хүүхдэрээ энд байгаа оюутан хүүхдэрээ судлуулад өнөөдөр өөрт нь юу учраад байгаа гэдгийг ойлгоод эхэлсэн. Нор сөрөнгө 20 өхрөөс илүү тохон бүс нутгийн өнөөдөр 240 бол ургийн гажигтай өөрчлөлтөө төрөөд ингэсэн л байгаа шүү дээ. Яагаад эдрийг ярихгүй байгаа? Нор сөрөн бол ихний л загвар одоо нийгэм таниулсан ихний одоо жишээ нөгөө хавар мал төлөхөр гэж малчныг ярьж илээ сая тийм ээ. Өнгөрсөн хавар тэр мал төлөхтөл одоо хүзүүгөө ботгч гэдэг юм уу? За тэг одоо тэндээс айлуудыг нүүлгэн холдуулж байна. Намайг 100 очсон байхад миний хажууд Нор сөрөнгийн хүүхд рүү аймгийн мэрэгжлийн хяналтаас нүүхийг шаардаад ярьж исэн. Би энийг хариуцлагатайгаар хэлье. Би хэлсэн Нор сөрөнгөнд та энд нүүж байгаа бол энэ газар нутаг энэ таны бэлчээр биднийх биш болно. Энэ Монгол орны газар нүүхгүйгээ бас харахгүй юм шиг чи одоо яг хордоод хоёр асуудал байсан шүү дээ. Хоёр асуудал тавьсан. Юу юм гэхээр тэр усыг хордуулсан улсууд тэр усыг цэвэршүүлж өгөх ёстой. Цэвэршүүлэх ямар ч боломж байхгүй шүү. Боломж байхгүй юм шүү. Тэр үл шалгуулсан. Тэгээд цэвэршүүлж өгөх ёстой. Тэгэхээр гүний ус цэвэршүүлэх түүх гэж байхгүй үнэндээ амьдрал. Тэгэхээр хэрэглээний фильтр буюу тэр шүүлтүрүүдийг тавьж өгөөд тэр улсуудыг насан туршид нь тэр малыг одоо өнөөдөр одоо яг гүний уснаас ухаар мал жишг дэлхийд байд юм шүү. Хөрсийг хордуулчаад за уучлаарай ингээд бид ингээд уучлаарай. Тэгээ юу яриад цэвэршүүлэх. Тэгээд хамгийн гол нь тэрийг хийсэн компани баяртаа яваад өгдөг. Зүгээр ухаж аваад тэгэл гараа явж. За одоо яг амьдрал дээр уулзсан индиануудтай уулзаад ингээд суула наваш омгийн удирдагч нь надад энэ нэмлэмийг өгж байгаа. Ардталт нь ингээд юм байна. Үнэхээр индианууд энд уул уурхай эрхэлсэн ураны уурхад ажил биднэрт мөнгө өгье цалингийн илүү бодё гэсэн орон нутгийн уугуул иргэдэд одоо ажилд авж штэ ажлын орондод өөрсдөө бусад ажилчдыг бодоод илүү цалинтай тэгж ажилтдаг. Тэгтээ уул уурхай ураны уурхай альва уул уурхай тодорхой хугацаатай нөөц дууслаа яваад өгнө. Тэр ажилчин тэнд 20 жил ажиллаад үлдсэн байна. Тэгээс сүулдэ үлдчихэд уйлж байгаа. Юу гэсэн хэрэг миний газар нутаг гээд одоо тэр шалаан буюу тийлэнг буюу тэр хор гөнөлтөд нөгөө хөрсөл ирж. Тэр нь жил болгон сар мөгжүүлж шаарддаг. За, утсуул ерөөсөө ихсээс хойш улаастай л дуурчлаа энэ даа. За, халагдсан байна. Байна уу? Байна. За, арай өндөргөө. Сая одоо энэ тэнцвэрсоо дэсгээ зооны үгүй сонсоо. Тэрүүд одоо наад харцсан дохож мэдхгүй хүмүүс ярьж байгаа биш. Ер нь өмгөөс үйл ярьж байгаа л чинь бол нэгдэг бас хэрэгж ойлгож байна. За. Тэгэхээр ер нь Монгол хүн өөрийнхөө амьдрч ба орчин нэг бол илүү хангаа технологи илүү хангаа шинжлэх ухаан гэлгүйгээр танаа байсан шүү дээ. Урд нь амьдраад ирсэн. Тэр нь одоо өнөөдөр мэдэн шүү. Харцсан гэдгийг хэлээд байгаа энэ төр засаг гэсэн одоо төрсгийн өндөрлөх асуудал харахгүй
чадахгүй байгаа бол ерөөсөө энэ мөнгөнд орчихсон улсууд байхгүй юу? Энд л гайхаад эргэлдээд байх юм байна. Энэ үл ерөөсөө энэ төрүүчийн засгийн газраас уламжлаад дараагийн засгийн газар нь тэр мөнгөнд санаад байгаа улсууд байхгүй надад чинь. Өнөөдөр өөртөө хордохгүй өднөө тэр гаднаас хоолундаа гаднаас авсаж өөртөө иччихээд ардтан хордсон өхнөө өднөөс хамаагүй болчихлоо биш. Энийг бол одоо ардтан хуваалцаад биш. Нэг шиг мөнгө туурагдаад байна. Мөнгөө хэн тэмцээд одоо барахгүй юм л байж. Арга басаа сууж ирсэн. Тийм учраас одоо энэ дээр бол нийт сэтгүүлчид ер нь олон түмэнд бол энийг бол сайн сануулж өгөх хэрэгтэй. Энийг бол мэдхгүй шийдвэр гэсэн одоо гэрийн суугаа хараад сууж байхдаа мэдчихэл байна, харж ил байна. Тэр Улаанбаатар гэдэг тэр сумын одоо хөдөөний онтоо маш тэмцэл хийж байна. Тэг яах юм бэ чинь? Одоо төрөвчийн хөлсөөлөн тэр хуулийн хамгаалах суусаад шамдаа хийчихлээ. Тэр мөнгө баяртай. Тэгэхээр энэ одоо ямар арга тэмцүүлэг таасан болов суулгах хэрэгтэй. Энэс одоо хэлж ярихад бол айгаад байх юм байхгүй юу? За. Монголчуудын зарим нэг юм ихэнх гişин л болчиход байна л да. Яг бол мөнгө туурагдаад байна шүү дээ. Амьдрал нь ядуу. Тийм учраас одоо тэр мөнгө туурагдаад байгаа. Тийм учраас энэс харах ямар арга байна гэдгийг сонгох хэрэгтэй. Хотлог гэдэг талаар хэлээд байх юм байхгүй. Ийм байна. За тэгэхээр энэ одоо цаашаалаа сүүн гашилж байна. Мал болгоны дотор ирэхтэн хордож байна. За тэгээ мал одоо халуун зунаар ив ирүүл тарган мал өгч штт. Гэтэл тэрийн нүдийг одоо хэрэг очиод тоож идэхгүй байна. Тэгээ шоу очихгүй. Чон очиод тэр шигийг зулгаахгүй байна. Тэр мал нь өөрөө өмхирэхгүй байна. Гидсэн сүдичэл байгаа л идэх. Ялаа шаваад өттөөд өмхирдэг штт. Тийм байхгүй. Тэгэл байж идэх. Тэгэхээр энэ ч одоо үндэслэл мөн штт. Нэгсэн. Өөр юу ярих юм технологи. Тэгэхээр бас иргэний нийгмийн төлөөллүүд яг өнгөрсөн одоо 7 хоногт Дорногой хөвгт ажилласан гэсэн ба тэгэхээр хэвлэл мэдээллийн бас байгууллага явсан. Тэгэхээр бид ч гэсэн бас энэ төлөөлөлтөнд багтаж явсан. Тэгэхээр яг малчтай уулзаад яг газар дээр нөхцөл байдал ямар байгаа, малчид яг энэ талаараа тэмцэж байгаа зүйл байна уу? За сум орон нутгийн удирдлагууд энэ дээр яг ямар байр суурьтай байна гэдэг талаас нь бид бол мэдээ нэвтрүүлгийг бэлтгэсэн төрүүчийн үзэгчтэй ахуйдаа бас хөргсөн байгаа. Тэгээ маргааш бол яг Бямбагаргийн 18 цаг 25 минутаас за ард түмний энэ дээр асуудлын мөрөөлөг гэдэг нэвтрүүлгийг бол яг энэ Дорногой аймгийн Улаанбаатар гэсэн бас яг халуун цаг дээрээс хойш бэлтгэсэн нэвтрүүлгийг таахын үзэх боломжтой. Тэгээ одоо ямар ч зүйл бас яг энэ шууд нэвтрүүлэг дундуур за Дорногой аймгийн Улаанбаатар гэсэн яг хэсэг малчтаас бас нэг яриа авсан. Энэ яриаг яг үзүүлээд эргээд бас студид явуулъя гэж бодож байна. Тэмцэн үзэгчтэй ард түмний энэ дээр асуудлын мөрөөлөг нэвтрүүлгийг эхэлж байна. Дорногойн Улаанбаатар сумынхан үнэхээр ураанд хоолцсон уу? Хятадууд Монголын баялагийг вогооноор зөөсөөр л. Энэ 2011 оноос хойш л одоо төл мал бол их янз одоо ус ноосгүй одоо хөл гаргүй сохор доглон янз бүрийн төл их гарсал да. Тэгээ би бол одоо яг одоо энэ газрын гүнлөө энэ одоо хөхөр одоо тэр устаа хөлөө тэр урааныг чи ялгарч явдгийг дуулсан. Тэгээ тэр дотроо бол одоо нэлээ одоо тэр нь одоо арадон энэ төргээд янз бүрийн тийм хорт байдсан одоо исэлдэж л одоо гардыг юм лээ. За одоо яг энэ ажил хийснээс хойш л одоо энэ 11 онд нэг туршилтын олборт гэдэг нэг юм хийгдсэн эднэр. Тэр ажил хийгдснээс хойш л одоо энэ хөдөөгөр одоо малын хорогдол эрс нэмэгдлээ. Одоо ургийн гажигтай төлөвд одоо их гарч байна. Одоо энэтэй л одоо ер нь нэлээд сайн тэмцэж энэ засгийн газрын одоо ажлын хэсэг хүртэл ирж ажиллалаа. Тэгээ ажиллаа одоо эцсийн эцэнд одоо сэлэн гэдэг юмнаас хордсон гэж хэлчихэд байдаг. Чухам сэлэн гэдэг чи юу юм бэ гэж өөртөөс нь асуухаар өнөөгөө тайлбарлаж өгч чадахгүй байна л да. Өмнө жахад босоо тэмээ дотор нь хавд үзэгдэхгүй.
тийм сайхан говь байсан одоо говийн захад байгаа. Тэр маань одоо огтом зурм явахад үзэгдэхэр бас мохоосоо байхгүй бас. Одоо тэгээд энэ говийг ачаснаас хойш одоо энэ цаг уурш гэсэн өөрчлөлт ороод байна шүү дээ. Хоош одоо тэнгэр дугараад бороо ордог байсан бол одоо тэнгэр дугараад нэрэгчих гээд шороо бол цалчих гад болохгүй гандуу тийм байна. Урдан зүгээр байдаг байсан та. Уран гэдэг юм ирсээр одоо энэ чинь бол одоо даа ялангуяа одоо 11 оноос хойш бүр идэвхтэй яваад шүү дээ. Ийм чинь. Одоо нодны хавар 13 оны хавар гэхэд л одоо тахир дутууд бол согохтой тул одоо ямар их гарва. Манай энэ даа ялангуяа энэ 10 тоогийн. За таалбагдсан байна уу? За таалбагдсан байна. Хөгмөд өдөрт юм хоёрстэй. Гал үндэстэй холбооно юу? Тэгээ төвөө ордогоор одоо ийм л арга хэмжээ авахгүй наадвал шиг аль ч хэрэггүй шүү дээ. Лэдэ төрдөө нөхдөд. За баярлалаа. За тэгэхээр бас яг сая яг яриас харсан баах тэр малын одоо жишээ нь яг сая бид нэг уучт нэг говийнхан ч яг идшүүч гаргаж ирсэн ч юм уу тэгээд яг бид нүл идшээ гаргаж яхад л очлоо ш. Тэгэхээр яг дан ялангуяа одоо тэмээний өв шиг ямааны өв шиг ч гэх юм уу малын уус шиг за тэгээ илгэн дээр үл тиймийг янз бүрийн одоо илгэн дээр нь цэврүү үүсэн ч юм уу за тэр ямааны уушгин дээр бол одоо ингээ хар толб үүсэн ч гэдэг нэг ийм зүйлүүд бол бас ажиглаад байгаа. Малчтууд бол одоо энийг яахыг мэдэхгүй байгаа. За сум орон нутгтаа бол ханддаг. За одоо сумын аймгийн эрүүл мэндийн газраас ч юм малын эмнэлгийн газраас шинжилгээ авсан боловч шинжилгээг нь хариуг нь 2-3 сар болоо ярьдаг. Тэгээд энэ дээрээ нэг учир нь олдохгүй бичиг явуулчихдаг. Тэгээд иймэрхүү яриад явж байгаа. Тэгэхээр энийг цаашдаа яах бизнес биш үү? Мал бизнес хүний асуудлыг ярьж Ганбаатар байж. Хүний асуудлыг ярьж хэрэгтэй байна. Нэг айлын 4 ам бүл. Үйлж байгаа бидэнд ярьж ирсэн яриагаа мэдж байгаа тийм ээ? Нөхөр нь хорт хавдартай. Эхнэр нь элэгний циррозтой. Нялх 2 ойтой хүүхэд нь элэгний өөрчлөлттэй болцсон. Гэр бүлээрээ үйлж байгааг ярьж ирсэн шүү дээ. Иргэдийн нийтийн хурал дээр. Мал дээр одоо ийм харагдаж байгаа гэдэгчтэй бүгд телевизээр дээр ялангуяа энэ мал дээр байгаа өөрчлөлтийг маш их харуулдаг. Ингээд энэ хүн дээр бүр их байгаа. Яагаад гэвэл мал бол одоо өнөөдөр химийн бодисоор хордоод тэгээд мөн ураны буюу цацрагийн өвжиг явцтай шаргадаад ийм болж өгч байгаа. А хүн бол арай сармагжуулаад бүр илүү хэрглэж байгаа. Усын буцалгаад ч юм уу малынхаа махыг идэж. Тэгвэл ялангуяа цацрагийн буюу хүнд металлын хордлого гэдэг маань өөрөө аажмаар өхүүлдэг. Энэ түргэн өхүүлэхгүй. Одоо ярьж байна хүмүүсийн 150-д хүний илгэний өөрчлөлт өнөөдөр тэнд мэдрэгдсэн байна гэдэг. Хүмүүс нь өөрсдөө уйлаад ярьж байна. Малчт нь өөрсдөө ирээд ийм тийм ханиадаг ийм малтайгаа зэрэгцээ ханиагаа сууж идэг болцсон гэж байгаа шүү дээ. Мал өөрөө худгийнхаа усыг уухаар ханиагаад идэг, хөрсний усаа уухаар зүгээр идэг. Хүн нь одоо өөрөө тийм болцсон. Тэгээд бүхэл бүтэн сум аймгаар нь ингэж эрсдэлтэй газар аваач чадна. Эрсдлийн хин үүрж авчраад байна. Хэрвээ гадны террорист халдлага энэ тийм хорлон шүүдэх ажиллагаа байгаа бол энийг тэр шүүх цагдаа тагнуул нь өөрсдөө гаргаад тавьчих хэвээр. Илчлээд баривчлаад энэ асуудлыг шийдэх. За заалгасаа. Тэр одоо бол сая бид ингээл яг бол малчтул одоо нөхцөл байдал юм байна гэл хаашаа тэр малаа хаяач юм уу нааш Улаанбаатар орж яваад аймаг руугаа ингээ явж чадахгүй байгаа байхгүй. За гэтэл яг энэ дээр явж байгаа үсэдгүүд бид ингээ иргэний нийгмийн байнгын төлөөлөл яваад байгаа шүү дээ. Ингээд байгаль орчин чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэдэг. Тэгэхээр яг иргэний нийгмийн байгууллага ингээ оролцсон явахад түрүүнийг үзэгч холбогдол нэг одоо юу гэдэг чи мөнгө авдаг ч ийм асуудал ирээд идэг чи тэгэхээр энэ дээр яаж ажиллах хэвтэй энэ ил тод байлаа ч юм харуулаа явах хэвтэй юм. Тэгэхээр энэ дээр жишээ нь одоо очихдол гал үндэстэй холбооных нэг үл тэр нутгийг хандахгүй л шүү дээ. Энэ 100 бодоо ингээд 5 6 дахь ярьж ийна ч гэдэг ийм асуудал ярьж ирсэн. Уг нь яг энэ асуудлын төлөө ингээд яваад байгаа нь бол ганцхан нэг үзэг сайхтал иргэний нийгмийн төлөөлөл байгаа л яваад байгаа байхгүй юу? Бүх малчтай нь уулзаа яах вэ хүү сая хүртэл ингээд урангүй Монголыг нэгдэл ингээд яваал очиж чинь. Тэгтэл нэг талд нийгэм нэг ийм сөрөг ойлголтод яваад байна шүү дээ бас тийм ээ. Тэр энийг яг яаж засч чадвал шил тайлбарж явах хэрэгтэй юм ба. Нэг тайлбар хэлээ л дээ. Энэ жил байгаль хамгаалах санд 6.8 тэрбум төгрөг тавьсан байдгийг. За. Энээс одоо жишээ нь одоо ганцхан байгаль орчны иргэний зөвлөлийн
ажиллагаанд тэгээд л 230 сая төгрөг тавьсан. 30 сая төгрөгийн нөгөөд бусдын буцаагаад тэр яг юун зарцуулалт юуны төлөө яваад идэх мөнгө? Байгаль одоо ямар учраас тэр юм зарцуулсан мэдэхгүй. Тэр мөнгө 7 сая төгрөг бид нар одоо мониторингийн хөндлөнгийн аудит харуулъя гэдэг асуудал тавьж байгаа одоо. 230 сая төгрөг зөвхөн тэр байгаль орчны иргэний зөвлөлд тавьсан байхад 30 саяын өгөөд л бусдын буцаагаад улсын өгсөн байгаа. Иймэрхүү маягаар одоо шинэ иргэний нийгмийн байгууллагуудын нэр зориулаад хөрөнгө гаргасан мөртлөө түүнийг зориулдгүй томилтын зардлыг өгдөггүй ингээ яваад байдаг. Иймэрхүү асуудлууд өнөөдөр гараад байгаа учраас ер нь бол иргэний нийгмийн байгууллагууд одоо манай жишээлбэл галын төслийн холбооны одоо нэг бүлгэмүүлийг ураны эсрэг асуудлыг хариуцж энд ажилласан. Тэгээд одоо энэ суманд бол одоо саяныхтай нэлээ 6 дахь удаага очиж байгаа. Тэгээд энэ бүрдвэл ямар нэгэн газраас одоо ивент итгүүлсэн одоо мөнгө төгрөг авч явсан эсвэл дараа нь одоо ингээд ажилласан ийм асуудал бол байхгүй. Зүгээр ер нь биднийг бол зүгээр очиход тэр ард иргэд бол одоо тэр сумын хүмүүсүүд бол өөрсдөө гэрт байлгаад хооллоод тэгээд л одоо буцааж байгаа. Тэр босод зардлаа бол бид нар өөрснөө дагаад очиж байгаа шүү дээ. Сая одоо бүхлэгдсэн 3 машин одоо өслөөд л тэгээд явлаа. Тэгвэл тэрнээс гадна одоо бид нар түрүүний нэг юм дээр одоо бид бол иргэдэд өнөөдөр одоо энэ телевизээр шууд ярилцсанд орж байгаагийн гол шалтгаан бол ерөөсөө л олон түмэнд бодит мэдээллийг л хүргэх ийм л одоо зорилготой байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар бол тэр ард иргэд одоо энэ ураны ашиглалттай холбогдлолтойгоор одоо хорджээ. Энэ хордлолт бол ил тодорхой байна. За энийг л одоо бид нар ядаж энэ хайгуулын шатанд нь зогсоё л гэж л одоо санал гаргаж байгаа шүү дээ. Тэгээ ураангүй Монгол байя. Энэ одоо Монголын ард түмэнд одоо бол аш тусаа өгөхгүй нь бол Дорнов аймгийн Улаанбаатар сумын байдлаар тав тодорхой байна. Энд нэгдүгээр технологид буруу байна. Тэр орчин тойронд нь ямар нэгэн тийм нөлөөллийнх нь хязгаар тогтоогоогүй байна. Өнөөдөр тэр ариавын ажиллаж байгаа газар энэ тэр айлын одоо худагнаас тэр ариавынхан хайгуулынхаа усыг авсан гэж байна. Одоо тэр сумын иргэдийн хурал дээр ярьсан. Тэрнээс гадна сумын иргэд бол хуралдаад ерөөсөө ураангүй энэ урааныг ашиглахгүй гэж шийдвэр гаргасан. Тэрнээс гадна тэр бүр энэ одоо Арева компани ажиллагааг зогсоож өгөөч. За энэ бүх хор холбогдлыг олон түмэнд мэдээлж өгөөч гэж одоо манай энэ ураангүй Монгол хөдөлгөөнд бол итгэмжлээ өгсөн. Ийм хоёр шийдвэрийг бид нар ачирсан байгаа шүү. Тэгээд аймгийн иргэдийн хурал дээр бид нар өргөдлөөгөө сая 4-р хуралдаанд нь оролцох санал тавиад ихэл Арева компани бол ирээгүй төлөөлөгч ирүүлэхгүй байгаа байхгүй. Тэгээд энэ ажил нэг 7 хоногоор хойшлоо. За аймгийн засаг дарга ган хуйг бол одоо яг энэ ажиллагааг илэрхий дэмжиж тэр нутгийнхаа иргэдийг одоо их басамжилдаг нь бол гэж одоо ярьсан. Энийг бол одоо олон түмэнд ер нь ярихын зүйтэй. Тэр хүн бол ингэж ярьж байгаа шүү. Бүр 18хан тохиолдол гарсан. Бусад сумуудтай зөв сорогдол нь адилхан байгаа. Одоо эмгэгтэй төлмөл дээр тэ жишээ. Бүр тэгж хэлсэн байхгүй. Гэтэл сумын иргэн нэг айлал гэтэл манайх бол 100-аад малаараа хорцоо. 100-аад мал одоо хорсон. Бид тэр болгоныг бол хэлж мэдээлдэггүй. Хохирсон гэж ярьж биш. Тэгээд одоо тэр маш олон одоо 3 хөлтэй 9 шидийн одоо гажиг одоо тийм төл бол одоо өчнөө тохиолдлыг ярьж биш. За энэ үзэгчийг яваа. Байна уу? Байна. За манай оройн төргий. Танаас оройн төргий. За. Тэгэхээр манай Монголын нөхцөлд бол ер нь ураны хайгуул хийх ураныг одоо боловсруулах гэдэг асуудал бол үнэндээ байж болохгүй. Ягаад гэвэл манайхаар хөгжөлгүй орн биш тийм ээ. Одоо дөнгөж одоо хөгжиж явж байгаа юм орн бол тэрний тэр одоо юу гав шиг бол үндэ дийлэхгүй. Энэ бол маш буруу юм явж байгаа байхгүй юу? Энэ чинь бол ердөөсөө төрөөчийн засгийн газруудад уяасаа энэ уламжлалт ирсэн юм ажил явж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм байгаа байхгүй юу? Тэр нэг шар нунтаг олдуурна гэж яриад байгаа шүү дээ тийм ээ. Тэр олдуурлана гэдэг чинь бол тэрийг бол хаагаад одоо тэрийг илрүүлээд гаргаад олдуурлна гэдэг чинь бол тэр одоо нөхцөл байдлыг хангаж чадахгүй л бол энийг болох л ёстой нэг. Хоёрдугаар ийм байна. Энэ засгийн газар чинь одоо мөнгө хаанаас босохоо мэдэхгүй. Одоо төсөө мөнгө хаанаас босох вэ? Бүх одоо газар одоо юу байдаг бүх юм шиг Монгол ардын нам чинь дараа хэлсэн. Энд одоо мөнгө босоход төсөө нь одоо мөнгө босох юм одоо нөхцөл байхгүй шүү дээ. Хаанаас мөнгө босох вэ? Та нар тэрийг хэлээд өг. Хаанаас одоо татвар нэмэхээс одоо татвар нэмлээ татвараар дарамтлах гэж байгаа.
За одоо ингээд байгалийн баялаг одоо уран энтрээс иймэрхүү байдлаар одоо мөнгө бүрдүүлээ төсөө одоо босхоо гэдэг ингэхээс одоо ийм асуудал болж ирж байна. Тэгээд одоо энэ захирал ажлаа хаанаас одоо мөнгө босох вэ? Нөгөө эрдэнэт чинь төсөө 40% одоо төсөө бүрдүүлдэг байсан. Эрдэнэт чинь уртаараа хийсэн. Монгол ард байна. Одоо хаанаас энэ захирал мөнгө босгож За яг та асуулт асуух байна уу? Тий одоо та нар энийг харуулж өөр одоо зөвлөгөө хаанаас одоо захирал мөнгө босгох ёстой. За эдгээр яаж энэ усааны асуух вэ? Энэ хамгийн чухал л та ингээ од асуудал чи тэндээ явж байгаа байхгүй юу? Та ингээ цаатлаа өдөр нь тэнд л байгаа юм ерөөсөө. Одоо хаанаас энэ далтын зөвлөгөө хаанаас мөнгө Чингис хаанд босгоод ирчих одоо юу болчих буруу болж байгаа шүү. Бас бурууч байгаа. Одоо хаанаас мөнгө босгох гэх та нар энэ захирал зааж өг. За тэр энэ хашаа нэгээс нь би үл ингэж ойлголоо шүү дээ. Зүгээр энэ тал дээр тэмцэхдээ мөнгө байхгүй гэдэг юм шүү гэдэг ч юм уу. Гүн яг л засгийн газрыг хаанаас мөнгө босгож ярьж байгаа бол шар нунтахаас боссон мөнгө маань өөрөө өнөөдөр биш гэхэд маргааш үр хөвгтд маань гамшиг болно гэдгийг л иргэний нийгмийн байгууллага яриад байгаа юм. Энэ засгийн газар, урдны засгийн газараас энэ асуудлыг өвлөж авсан үндсэн шалтгаан бол энэ дээр байгаа. Ялангуяа энэ их мөнгө гэж хараад байгаа асуудал маань өнөөдөр мөнгө үнэн. Маргааш энэ маань гамшиг. Өнөөдөр Швейцар анхныхаа цахилгаан станцыг буулгаад хаашаа хийж чадахаа мэдэхгүй. Анх байгуулж исэн 1.2 тэрбум доллар нь өнөөдөр 20 тэрбум доллараар хаашаа хийх юм мэдэхгүй. Мөнгө нь ч байдаг нөгөөдгөө буулгаад ингээ барьцсан сууж байна. Яг энтэй адилхан шар нунтаг боловсруулж исэн уул уурхай эрхэлж исэн Америкийн энэ ураны компаниуд өнөөдөр эргээд нөгөө уурхайгаа зогсоогоод 20 жил болцсон ч гэсэн тэр хөрс орн нь өөрөө хүчлэг орчин гэж юм үүсээд эргээд гамшиг тариад байдаг. Америкийн засгийн газараас аргагүй ихэнд тэр компаниудын өмнөөс жил болгон тухайн тэр бүс нутаг дээр тэр уурхай газар нутаг дээр жил болгон 40 сая доллараар сармагжуулалт хийж байна. Гэтэл тухайн компаниас авч исэн татвар маань үшээ хэд нуглаа төлөөд эхэлсэн. Засгийн газар нь. Тэгэхээр за энэ засгийн газар мөнгө үнэхээр хэрэгтэй үнэн хөгжил хэрэгтэй үнэн. Тэгвэл та нар ялангуяа сэтгэлгээгээ өөрчил. Мөнгөөр хөгждөг юм аа. Сэтгэлгээгээр хөгждөг. Наад сэтгэлгээгээ өөрөө баяжуул. Эцсийн байдлаар үндэсний хөрөнгө оруулагч буюу Монголын өөрийн үндэсний бизнесмэнүүдэд дэмжиж гаднаас бадар бариха болчих. Ялангуяа ариугаар тоглуулахаа болчих. Монголын өөрийн үндэсний одоо чадвартай бизнесмэнүүд байна. Үнэн хэрэгтээ эдрийг татвараар боочход гадны компаниудад хөнгөлөлтөө татварын хөнгөлөлтөө бодлогын хөнгөлөлтөд төр хуулийн хөнгөлөлтөд төр үзүүлж идэг ийм гаж тогтолцооны сэтгэлгээг өөрчилж яагаад өөрсдийнхөө үндэсний хөрөнгө оруулагч нараа дэмжиж болохгүй гэж. Гэхдээ эдрийг ялангуяа технологи төр бид нар уран ашиглах биш энэний батарейг 20 цаг ажилтдаг байвал энийг 40 цаг ажилтдаг тийм мэдлэгийн инновацийг хөгжүүлчих. Энэ маань өөрөө нийгмийг хөгжүүл. Энэ маань улс орноо хөгжүүл. Энэ хүмүүсүүд чинь хөрөнгө оруулалтын асуудал яриад байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол манай хүмүүсүүд бүгд л асуулт тавих хэрэгтэй. Өөрснөөсөө асуух хэрэгтэй. Ер нь бол энэ гадны хөрөнгө оруулалтанд хэц шүтэж байх бол би бол буруу л гэж бодож байгаа. За жишээлбэл одоо бид нэр өөрсөндөө асуулт тавь. Борооголд хөрөнгө оруулагч мөн үү? 57 тонн алт зүгээр л татваргүй аваад гарцсан. Энэ Монголд хөрөнгө оруулсан уу? Тэр алтан доорнт Монгол хөрөнгө оруулагч мөн үү? Энэ маш их одоо алт авсан, олон жил ажилласан. Тэгсэн хэрнээ засгийн газрыг өрн дуунгаад татвараач төлөөгүй гараад явцсан. Оюу толгой хөрөнгө оруулагч мөн үү? Би асуудаг өөрөөсөө. За хэрвээ мөн бол яг бид нар өөрийнхөө ашиг гаргачаад дандаа нэвтрүүлгийн цаг дуусах гэж тавчхан яриад би бас нэг тэгэл одоо би ариун хэлж байна. Ариун бүр хөрөнгө оруулагч биш вэ? Би бол тэгж л хэлэх гэж байна. Ягаад зөвхөрөөс энэ бол хөрөнгө оруулагч. Өнөөдөр бидний сэдв бол яг энэ Дорногов аймгийн Улаанбаатар сумн дээр жишээ аваад ч гэдэг юм тийм ээ. Яг нь ураны хор хөнөөлийн талаар багахан ч гэсэн ярьлаа шүү. Тэгэхээр энийг ярил масар том сэдв байх л гэж. Тэгээд та бүхэн ч гэсэн бид бүгд ингэ яваад нүдэрээ үзээд ирлээ. Нөхцөл байдал тийм байна. Түрүүн тэр үндэслэл нэг үндэслэл байсан тийм ээ. Тэгэхээр энэ асуудлыг одоо цааш нэг яах вэ? Иргэний нийгэм байгуул энэ дэрийг яаж оролцох вэ? Иргэний нийгэм байгууллага ч байгууллага бидний өөрсний байр суурь бол ер нь вэ штэ. Монгол алтаа ухлаад нүрсээ гаргалаа, бүх юмаа гаргалаа. Ард түмний амжилт юунес дэвжсэн дэвжээгүй л байгаа. Өшөөл өнгөрсөн жил үл ерөөсөө 1.5 тэрбум төгрөгийн зээгээр л өвлөлөө шүү дээ Монгол.
Ирээдүйнхээ өмнө өөр тавиад л үйлчлээ. Ерөөсөө л энэ хойч үедээ ядахта цөмийн технологи нь хөгжтөл хор холбогдлогоор ашиглах болтол нь нэгч болтугай ашигт болтмолын үлдээчээ. Яагаад бид хойч үедээ үлдээлгүй бүгдийг ухдаг юм бэ? Энийг болиё л доо. Энийг л хэлэх гээд байгаа. Үнэхээр одоо ерөнхий сайд хэлмээр байна. Энэ бидний дээж усын аваад ирсэн. Ариагийн хажуунаас. Тэр Кожиговын хажуунаас. Савтай байж. Гэхдээ үнэхээр хоргүй юм бэл та биднэртээ сууж уучих. Тэгшвэра. Хэдэл уучих. Хортой бол зогсоочих нэг. Тэр орчноос нь авсан ус шүү дээ. Савтай бид нар хангалттай байна. Тэр махан байна. Авид ирлээ. Тэр засгийн газрын ордондоо гуанзанда хэрэгжилчилдэ хүнсэнд нь. Үнэхээр тэр махан хоргон бол. Биеэр үзүүлчих. Бүр аргаа ядаад л нэгээр л бидэнд нотлох гээд байна. Цуг суужгаад ерөнхий сайд та цуг уучих. Гэр бүл ихнийг авчиж өвөр хүүхдээ авчиж цуг уучих гэдэг бол. Телевизийн өмнө уугаад үзүүл. Тэгвэл бид нар хоргуугээд итгэе. Ууж чадахгүй бол зогсооч. Ийм л шаардлагатай байна. Би бол Урангүй Монгол хөдөлгөөнд одоо бүгдээрээ нэгдэсгэе л гэж уриалмаар байна. За Ханбаатар гоё. Энэ өнөөдөр үнэхээр гамшигын хэмжээнд зочсон болоод үнэхээр сэтгэл өвдөж байна. Би охинтой үнэлтэй. Би охинтой эд хөрөнгө байшинсаа машин тэрэг үлдээж болж чадахгүй. Ямар ч байсан эрүүл Монгол газар шоргоо үлдээн гэж ойлгодог. Тэгэхээр одоо ирээдүйдээр ярихад манай хүргэн тэр Дорноговын Улаанбаатарх их байвал яах вэ? Тэнд өнөөдөр тэр шаргадж байгаа хүүхдүүдээс ургийн гажиг үүсвэл яах вэ? Энэ дээр бол үнэхээр хоолой зангирдаг бай. Тийм болохоор ялангуяа Урангүй Монгол энэ бол зүгээр хөгжил биш. Одоо цөмгүй Монгол малтай адилхан гэдэргээд хачаач биччихээ л да. Иргэний нийгмийн байгууллага ялангуяа ураны хор хөнөөлийг л яриад байгаа юм. Энэ дотор технологийн хор урсгийг л яриад байгаа юм. Битгий тэгж цөмийн хор технологийн гайхамшигар ингэж говьулж нийгэмд буруу ойлголт өгөөд. Иргэний нийгмийн байгууллага ашигын бусаар сэтгэлээсээ энэ асуудалд хандж байгаа. Энийг битгий тэгж хармааны төрийн бас байгууллагуудын шантаажаар хараад. Ялга өөрөө та ухамсартай сэтгэлгээтэй бол ялга. Хэрвээ тэрийг мэдэхгүй бол асуу хэлээд өгье. Ялангуяа төрийн бас байгууллагуудын шин чанараар нь та нар хар. Өнөөдөр яриад хин улс төрд гарлаа. Улс төрд гарч Монгол оронд хайртай болдгоо л байхгүй юу? Хэрвээ Монгол оронд хайртай гэж байгаа бол иргэн болгоо өөрөө ухамсартайгаар энэ асуудалд хандах ёстой. Их хурлд очиод Монгол орны хайрлах үйл нэрээ инхээр инээд үрж. За. За, бийж гоо. Монгол улсын хууль тогтоомж гэж байгаа хангалттай сайхан хуулиуд байгаа. Энэ дээр өсө тэгш хэрэгтэйгээр заграгдаж амьдрах ажиллах ёстой. Ялангуяа гадны байгууллагууд хуулиас давж дарангуулах явдлыг ер нь таслан зогсоомор байна. Тийм байж болохгүй. Хууль өнөөдөр ядарсан ард иргэдэд үйлчилж байгаа мөнгөтэй буюу өшөө өндөр гадныханд болоо үйлчлэхгүй байгаа. Энийг л хуулийг л тэгш хэрэгтэй үйлчлүүлмээр байна. За ингээ үзэгчтэй өнөөдрийн манай нээлттэй хилцүүлэг маань энэ төрөд өндөрлөж байна. Тэгээ бид өнөөдөр бол энэ Дорногов аймгийн Улаанбаатарх сум буюу яг энэ ураны хорон хөлийн талаар захитай багхан ч гэсэн ярьлаа. Энийг яриул маш их хугацаа шаардлагадах байх гэж бодож байна. Тэгээ үзэгчтэй ахынд яг энэ асуудлын талаар бас багхан ч гэсэн мэдээлэл өгөж чадсан бахаа гэж болж байна. Тэгээ бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцээж үзэгчтэй бас мэдээлэл өгсөн та ахынд их баярлалаа. За тэгэхээр маргааш буюу за Бямбгаргийн 18 цаг 25 минутаас таах манай ард түмний энэ асуудлын мөртлөгийг хүлээн авч үзэр тэгэхээр энэ талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүлээн авч үзэх боломжтой ингээд дараа 7 хоногийн яг энэ цаг мөчтэй нээлттэй хэлцүүгээ уулзлаа. Баяртай үзэгчтэй.